Монголчуудын эмнэлэг радио 88-р нуурлагын дээр сугаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За өнөөдрийн маань ээлжид сурчны цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр стандарт хэмжил зүүн газрынхандаа цувралаар одоо ярьцлага хийж байгаа гэдгийг манай сонсогчдод маань мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочноор стандарт хэмжил зүүн газрын стандартчлал тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга тулгаа хүрэлцэн ирсэн байгаа. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. Тань ч гэсэн сонсогчдоос энэ өдөр минь хүргье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр та хоёр стандартыг хэрэгжүүлснээр мөрдөж ажилласнаар ямар онцлог давуу тал бий болох вэ гэдэг сэдвээр ярилцах юм байна. Тэгэхээр хоёлоо яриагаа ер нь стандарт гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгээр ихэлсэн дээр баг тийм ээ. За та бүхэнд одоо стандарт гэж юу вэ? Таны амьдралын хэрэгцээ шаардлагад юу вэ гэдэг дээр товчхон мэдээлэл өгье. За энэ хүн мэдээлэл өгөхөөс өмнө бас товчхон бас гоё түүх дурдаад явъя гэж бодож байна. Монгол улсын анхны стандарт бол 1931 онд одоо батлагдсан байдаг. За 1929 онд Ардын засгийн газар тухайн үеийн худалдаа үйлдвэрлэлийн яамд бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр одоо судалгаа хийж танилцуулах чиг үүрэг өгсөн юм байна. Тухайн чиг үүргийн дагуу 1930 онд одоо тарвны арьс барилгын салбарт ашиглах бүтээгдэхүүн түүхийдэг экспортлох чиглэлээр саналууд гараад 1931 онд одоо тарвны арьсыг 1-ээс 2-р 4-р ангиллын сорчлолоор нь жижигээс нь том хүртэл 4-р ангил хүртэл нь 2 ангиллаар ингэж стандарт 31 онд гаргасан байна. За анхны стандарт 31 онд батлагдсан. 1953 оны 4 сарын 14-нд стандарт чиглэлийн үйл ажиллагаа стандарт батлах байгууллагыг одоо сайд нарын зөвлөлийн 121 дугаар тогтоолоор одоо байгуулж цэвэн дарагт эсүүний нэг бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ирсэн. Түүхтэй одоо манай байгууллагад өгнө. За улмаар бод бид бүхэн ISO гэж ярьдаг. Олон улсын стандартын байгууллагууд бид бүхэн 1979 онд 86 дахь гишүүн орноор элсэн орсон. За одоо тухайн байгууллага маань 173 одоо гишүүн оронтой нэг 25,000 гаруй стандарттай юм байгууллага байгаа. Тэгээ бид бүгд бас уялдаа нэгт уялдаа холбоотойгоор ажилладаг гэсэн үг. За стандарт ингээд түүх анхны стандарт байгууллага ингээд бий болчлоо. За одоо яг хуулийн дээр байгаа нэг үг хэллээ гэдэг стандарт гэж яг үг юм бэ. За манай хүмүүс ингээл хэл хуулчихсныг урт нэстэй хууль юм аа гэлдэг. За тухайн хууль мөн бол стандартчлал тэгэн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль гэж байдаг. Энэний 4.1-2 стандарт юу вэ гэдэг дээр бол тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгож чиглэсэн ерөнхий зарчим үзүүлэлтийг оролцох талууд зөвшөлдсөн боловсруулж баталсан баримтчиг стандарт гэж хэлж байгаа. Жохон ингээд хоорондоо зөвшөлдсөд хэм хэмжээг тохирсон баримтчиг гэж байгаа. За энгийнээр бид бүхэн за ойлгоё гэж болох юм бол Монгол улс 2025 оноос хос бичигтэн болоод эхэлсэн. Хос бичгээр одоо бичвэрэнтэй хөдөлтөг болоод ирсэн. За Монгол бичигт бол энийг стандарт бол баримжаа гэж хэлж байгаа. За баримжаа гэж. За яг энгийн одоо бидний одоо өдөр тутмын тайлж гэсэн энгийн үг хэллэгээр ярилцж байгаа юм бол бүтээгдэхүүн үйлчилгээний одоо чанарын хэмжүүрийг л стандарт гэж энгийн үг хэллэхээр бол чанарын хэмжүүрийг стандарт гэж ойлгож болохоор ингэж стандарт гэж юу вэ гэвэл ингэж ойлгож бас болох юм байна. Таны яриан дундаас надад бас нэг сонирхолтой юм санагдлаа л да. Одоо бид нар чинь ингээл нэг нэгдсэн үндэсний байгууллагт гишүүн улс болж орохын тулд бас бөө юм болд юм байлээ шүү дээ, тий. Буцаагдаал манайх чинь тэгж явсаар байгаад 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагт нэгдсэнтэй адилхан одоо тэр нэг олон улсын стандартын байгууллагад бас нэгдэж орд юм байна шүү дээ. Тэр энэ дээр бас ямар нэгэн тийм хэмжүүр байх уу одоо шалгуурч гэдэг юм уу, тий. Ер нь ямар шаардлагыг хангасан улсууд тийшээгээ нэгдсэн. Тэгээд энэ олон улсын байгууллагад нэгдснээр тэр 25 стандартыг хэрэгжүүлээд явж байна гэсэн шүү дээ 173 орон 25,000 гаруй. Тэгэхээр тэр 173 орон тэнд нэгдсэн байгаа 173 орон тэр 25,000 гаруй стандартыг одоо окей одоо зөвшөөрөөд улс их орондоо хэрэгжүүлээд явж байгаа гэсэн үг юм уу? Ер нь анхнаасаа ямар шалгуураар тэр одоо байгууллага руу нэгдтээ? Тэр сонирхолтой санагдчихлаа. За 1946 онд олон улсын стандартын байгууллага бий болсон байдаг. 45 онд бол дэлхийн нэг 20 гаруй орны 25 эрдэмтэд цуглараад тухайн олон улсын стандартын байгууллага бий
болгох шаардлагатай юм байна. Олон улсын одоо худалдааг дэмжих хэлбэл стандарт юм байна. За тэхийн тулд олон улсын стандартын болон 46 онд 25 эрдэмтэд 7-ны 20 гаруй орны цуглаар бий болсон төвхтэй. Одоогийн байдлаар түрүүн би хэлсэн 173 гишүүн орноттой гэж. За нөгөө талдаа бас Монгол улс дэлхийн худалдааны байгууллагууд элсэж орсон. За дэлхийн худалдааны байгууллагууд элсэж орохдоо дэлхийн олон улстай худалдаа хийхдээ стандартын олон улсын стандартыг дагуу худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ ингээд явуулна гэдэг юм амлалт өгөөд ордог. Энэ чиглэлээр ч гэсэн дэлхийн худалдааны байгууллага бид бүхэн гишүүн орн байх хэрэгцээ шаардлага нэгдүгürt байдаг. За олон улсын стандартын байгууллага гишүүн орныг бол төрийн стандартчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага байх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар тэр чиглэлийнх стандартчлал хэмжил зүйн тохирлон үнэлгээний чиглэлийн төрийн захиргааны байгууллага тухайн улсынхаа стандартчлалын одоо явуулдаг үндэсний стандартыг олон улсын болгох, олон улсын стандартыг үндэсний болгох тэр одоо эрхийг эдлэх энэ одоо шалгуур үзүүлэлтүүдийг хангаж иж одоо олон улсын стандартын байгууллага гишүүн орноор ажилладаг гэсэн үг. Зөв. За тэгвэл одоо стандартыг хэн боловсруулдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Тийм. За. Стандартыг хэн ч боловсруулж болно. За. Хөтлөгч гэрлээ таач боловсруулж болно. Оролцож байгаа сонсогч одоо мэдээлэл өгж байгаа нөхөр иргэн тулгаач стандартыг боловсруулах. Стандартлал техник зохицуул тохирлон үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн дээр бол иргэн аж ахуйн нэгжийн эрх үүрэг дээр стандартыг хэн ч боловсруулах боломжтой. Хоёрдугаарт нь босруулагдаад санал авж байгаа стандартын төсөл байгаа. Таар тэнд санал өгөх бас боломжтой. За батлагдсан явж байгаа стандартууд байгаа. Тухайн стандартыг тухайн одоо орчин үеийнхээ технологи одоо үеийнхээ үйл ажиллагаанд хамруулаад шинжлэх шаардлагатай байвал бид бүхэн жил бүр стандартчлалын төлөвлөгөө гэж баталдаг. Тухайн жилд ямар стандартуудыг батлахын шинээр юм уу, шинжлэх юм уу. Энэ чиглэл дээр иргэн аж ахуйн нэгж ч гэсэн саналаа өгөөд оролцох бүрэн боломжтой. Гагцхүү иргэдийн нэг ташаа ойлголт байгаад байдаг. Мэдлэг ойлголт дутуу байдлаас хамаарат энэ стандарт хэмжилсэн газар чинь стандартаа батлаад, боловсруулаад, батлаад бүх одоо салбаруудад өгдөг штэ. Тэгээд тэрийг бид нар одоо үйл ажиллагаанд хэрэглээд явдаг штэ. Энэ бол буруу ташаа ойлголт юм аа. Стандартыг иргэн аж ахуйн нэгж хинч боловсруулж болно. За стандартыг боловсруулад төлөвлөгөөнд туссан стандартыг боловсруулад ирлээ гэхэд орон тооны бус хараат 64 техникийн ороо гэж байгаа. 64 техникийн ороонд 774 гишүүн ажиллаж байгаа. Энэхүү 774 гишүүн дотор нь бол төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ихтэй зургуул, ажил олгогч, стандарт хэрэглэгч гэх 7 категорийн улсууд ороод ажиллаж байгаа. Тэгэхээр ороод ажиллахдаа одоо эрүүлсэн төслийг тухайн техник ороор хилцлээ. Хилцэхдээ нэг дараах одоо нэг 6 уншигтыг дамжиж явдаг бай гэж хэлсэн үг. Энэ нь болохоор санал дэвшүүлэх, бэлтгэх, олон нийтэд санал авах, хорооны уншаад батлах, олон нийтэд одоо мэдээлэх гэдэг 6 уншаатыг дамждаг. Тухайн дамжин 6 шат дамжлага нь 18 сарын хугацаа буюу жил 6 сарын хугацаанд нэг стандарт ингээд батлагдах процесс явагдгаа гэж ойлгож болно. За батлахдаа хин нэг нь шууд ОИМ бичигээд стандарт батлуулыг бичээд өгчдөг зүйл биш. Стандартыг M-ээс нэг стандартчлалын тогтолцоо буюу стандартын тогтолцоо бичвэр бичиглэлийн дүрм гэсэн энэ M-ээс 1.2-ыг ашиглаад хэрхэн бичвүү гэдгийг тогтолцооныгоо харж агаад стандартаа бичиж боловсруулж батлуулах үйл ажиллагаа нь явагддаг гэж ойлгож байна. Тэгэхээр стандартыг хинч боловсруулж болно гэж хэллээ шүү дээ та тий. Тэр нэг ийм зөрчилдөө үүсэх боломжтой. Одоо жишээлбэл би нэг шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэж бодъё. Хүнсний чиглэлээр ч юм уу тий. Тэнгүүд тэрний орц найрлагын дотор нь буюу одоо технологи талаасаа тий манай аав ээжээс эмээ өвгөөс уламжлагдаж ирсэн нэг тийм нууц жорч гэдэг юм уу тий ингээ орцсон. За тэгэнгүүт би тэр бүтээгдэхүүнийхээ одоо тохирлын гэрчилгээ ч юм уу одоо ингээд нөгөө худалдаанд гарах гэдэг байгаа учраас санаахаас тохирлын гэрчилгээ ч юм уу ингээд нэг юм авах гэдэг штэ. За тэгэнгүүт таны энэ бүтээгдэхүүний орс найрлаганд юу байгаа нь гэд асуудаг л ах би одоо сайн нарийн юм мэдэхгүй байна. Тэгэнгүүтээ үгүй ээ таны энэ бүтээгдэхүүн чинь одоо MNS тэр гэсэн стандартыг одоо стандартад нийцэхгүй байна. Эсвэл одоо тэр стандартад хүрэхгүй байна ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт би болохоор үгүй ээ яг энэ жороор хийгдчихэж л энэ бүтээгдэхүүн илүү хүр дүнтэй байж одоо хэрэглэгчдэд тэр үр
нөлөөгөө үзүүлнэ гэдэг нэг ийм маргаан үүслэе гэж бодоход би яг тэр бүтээгдэхүүндээ одоо нөгөө таарсан одоо стандартыг ч юм уу боловсруулахаар дахиад наад тэр 6 үе шатаар чинь дамжаад ингээд 83 юм болох уу? Яах вэ? Ийм тохиолдолд яах вэ жишээлбэл? За ганцхан үндэсний стандарт байдаг гэж бас ойлгож болохгүй. Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа 6740 стандарт байгаа. За энэ стандарт дотор нөгөө талдаа олон улсын стандарт гэж байна. Дээр нь одоо үндэсний стандарт буюу сая хэлээ 6740 стандарт байна. За байгууллагын стандарт байна. Дээр нь хотын стандарт гэдэг байгаа. Одоо хотын стандарт бол нэг 52 стандарт хот дээр хотын стандарт хот байгуулалтын газар гэж байгаа. За олон улсын стандарт, үндэсний стандарт нь олон улсын стандартын үзүүлэлт шаардлагад хангасан байх ёстой. За. Тэгэхээр бид бүхэн одоо Монгол гэхээр нэг тусгай улс гэж нэг үзүүлэлт шаардлагын шал өөр яваад ш нэгдүгээр болохгүй. Тэгэхээр таны хэлж байгаа одоо хүнсний бүтээгдэхүүн олон улсын ижил төстэй стандарттай үзүүлэлт шаардлага нэгдүгээр нийцсэн байх ёстой. За хоёрдугаар таны хэлж байгаа хэрвээ одоо гэрлээ гэдэг хүн нэг нууц жортой өв уламжлагж ирсэн одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох юм бол байгууллагын стандарт гаргаж болно. За окей. Үндэсний стандартыг үзүүлэлт шаардлагатай нийцсэн байгууллагын стандартыг гаргаад явчих юм бол тухайн одоо өөрийн одоо бүтээгдэхүүнээ одоо өв уламжлалыг одоо хадгалах. Дээр нь одоо тухайн технологийн шинэлэг инновац нэвтрүүлээд тухайн одоо байгууллагын стандартаа батлуулаад явах. За нөгөө талдаагаас одоо хот одоо энэ хөгжил метроны төсөл гэж ярьж байна. Эрчим хүчний төсөл гэж ярьж байна. Орон сууцчлалтын төсөл гэж байна. Энэ дээр хот өөрөө бас тухайн одоо энэ бүс нутгийнхаа одоо онцлог шинжийг хангасан хотын стандартаа гаргаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ уялдаануудаа хангаа явж байгаа. За тохирлын гэрчлэгээ та бас дурдаа ярьж байна. Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд тохирлын гэрчлэгээ олгодог. За энэхүү одоо тохирлын гэрчлэгийг авах та одоо хүнсний чиглэл дээр одоо сүү цагаан эдэ хэрэгэлдэг бол тухайн стандартанд байгаа. Одоо энэ чиглэлийн стандартуудаа уялдуулаад үзүүлэлт шаардлагуудыг бий болгоод миний одоо нууц жараа одоо олон нийтэд үндэсний болох боломжгүй би өөрийнхөө байгууллагын стандартаа батлуулаад та тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээл одоо олон нийтэд худалдан борлуулах боломжтой гэсэн. Зөв. За окей. За тэгвэл одоо ер нь бол угаасаа аль салбар үйлхэнд бүхэл бид нарыг эдэлж байгаа, хэрглэж байгаа, өмсөж байгаа, зүүж байгаа, идэж байгаа, ууж байгаа бүх зүйл стандартын дагуу байх ёстой шүү дээ, үйлдвэрлэгдэх ёстой. За тэгвэл бид нар стандартаа боловсруулчлаа. За тэгвэл энэ боловсруулсан стандартыг маань хэн батлах юм? Батлахыг түрүүн би хэлсэн. Техник орон тооны бус хараад одоо бос 64 техник ороод байгаа. За нэгдүгээр стандартчлалын менежментийн хүнсний салбарын инновацийн чиглэлээр байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр байна. Бүхэл салбарын 64 техник ороогоор хилцдэг гэсэн. За шинэ саналаа ирүүлээ, санал дэвшүүлээд одоо гэрлээ гэдэг нь санал дэвшүүлж бол нэгдүгээр үе шатад авч байна. Бэлтгэх үе шатад манай байгууллагад ирсэн төслийн хинж үзээд эмнээс нэг хоёрын дор бичвэр хангагдсан бол танд энэ бичвэр бичиглээ хангавал хангагдуулаад ирэх юм бол дараачийн үе санал авах, олон нийтэд санал авах. Тухайн таны одоо худалдах байгаа боловсруулсан бүтээгдэхүүн үйлчилгээ чинь одоо аль салбарынх вэ? Хүнснийх бол хүнсний салбарын оролцогч талуудаас санал авах. Тэгээд энэ олон нийтээс бол бид бүхэн 60 хоног буюу 2 сарын хугацаанд санал авдаг. Тэгээд энэхүү ирээд санал аваад ирсэнд нь техникийн хороо буюу 64 техникийн хорон дээр 774 гишүүн байгаа нь одоо хүнсний салбарт хүнсний чиглэлийнх, эрүүл мэндийн чиглэлийн иргэн аж ахуйн нэгж ажил олгогч төрийн бус мэргэжлийн судалгааны шинжилгээний хүмүүс нь орцсон. Тэгээд энэ олон нийтээс саналуудын тусгацсан босруулсан төсөл төр чинь хуралдаад хорооныхын төслөө сайжруулах бол иргэн гэрлээд тулгаад буцаагаа засварлаад ирэх юм бол хороо батлах үе шатаараа хуралдаад батлаад олон нийтэд түгээгээ явчихдаг гэсэн үг. Тэгэхээр одоо түрүү хэлсэн 64 орон тооны бус техникийн хороогоор техникийн стандартыг баталдаг. Баталж байгаа тэр техникийн орооноос гарсан шийдвэрийг стандарт хэмжилсэн газрын дарга албажуулах үргийг л хүлээгээд явж байгаа гэсэн. Зөв. За тэгвэл одоо ингээд стандартаа боловсруулчлаа, баталчлаа. Окей, тэр стандарт хэрэгжиж байгаа үгийг хэн хянах вэ? Одоо за бас нэг гой жишээ дурлаж ярив. Бид бүхэн одоо хөгжмөр байна, хөгжингөө орны тоон гэдэг. За хөгжсөн орнууд бол стандартыг
хяналтын байгууллагууд бол маш цөөхөн байдаг. Канадын жишээ үл яг хүнс эрүүл мэндийн чиглэлийг шагшдал өөртөө төрөөсөө хяналтаа тавиад явдаг гэсэн. За бусад одоо салбарууд дээр хяналтаа хэрхэн тавьд юм бэ гэх юм бол түрүүн хэлсэн стандартын шаардлагыг хангаж байгаа тохирлын үнэлгээ гэж байна. За. Тохирлын үнэлгээнд ямар ингээд 3 байгууллага хамрагдаж хонгож явдаг. Энэ дотроо бол баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллага, лаборатори гэдэг. За техникийн хяналт гэдэг бол одоо та ажил гэрээсээ гарахад лифтэн цуудаг. Ажил руу орохдоо лифтэн цуудаг. Одоо барилга барьж байгаа энэ крануудыг л энэ техникийн хяналт нь 50 жил бүр машина үзлэгт оруулдаг. Энэ бол техникийн хяналт гэж ойлгож болж байгаа. Ингэснээрээ одоо энэ бүрэн бүтэн одоо энэ осол авраг техникийн хяналтыг хийгээд явдаг гэсэн. За баталгаажуулалтын байгууллага дээр хоёр төрлийн баталгаажуулалт. Нэг нь тогтолцооны баталгаажуулалт одоо та бүхний яриад ингээд байгууллагын дээр одоо хай клаацсан болсон ISO 9001 нөгөө эдгэрч ингээд лааз. Эдгэрмийг нь одоо баталгаажуулсан бол тогтолцоо буюу дотоод үйл ажиллагаа нь стандартын шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж байна гэдгийг хангуулж. Нөгөө тал дээр бүтээгдэхүүн та усан дээр бол 5007 гэдэг стандартын шаардлагыг хангасан байна уу байхгүй байна уу гэдгийг баталгаажуулаад стандартын шаардлагыг хангасан бол тохирлон гэрчлэгийг олгоод явдаг гэсэн. За нөгөө талд энэ хоёр үйл ажиллагаа тохирлын гэрчлэг техникийн хяналтыг хийхэд энэ дотнод нэг зүйл маш одоо хэрэгцээ шаардлага лаборатори. Яг нөгөө стандартын шаардлага хангасан эрүүл юм уу? Физик, хими одоо шинж чанарууд нь яг үзүүлэлт шаардлагатай хангурч байгаа мөрхөө өмг лабораторийн сорилтын үр дүнгийн хуудасаар тодорхойлж өгдөг байхгүй. Таны өгж байгаа ус чинь 5007 ийм хүм үзүүлэлт энэ шаардлага нийцсэн байна. Тийм учраас энд тохирлын үнэлгээний энэ байгууллага баар одоо хөгжсөн орнууд хяналтаа тавиад явдаг гэсэн үг. Одоо тэгэхээр заавал төр өөрөө хяналтаа тавих гэдэг шаардлага байхгүйгээр улс нь ороод. За бид бүгдээ хууль эрх зүйн орчноо шинжилээд явж байгаа. Энэхүү чүүрээр бид бүхэн салбар дундын зохицуултыг энд оруулж өгч байгаа. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад хяналтыг одоо энэ баталгаажуулалтын байгууллагаараа, лабораторийн байгууллагаараа, техникийн хяналтын байгууллагаараа хяналтаа тавиулъя. За нөгөө талдаа хяналтын төрийн одоо хяналтаа бас тавигдана. Энэхүү зах зээлийн хяналтын одоо энэ төрийн хяналтын одоо мэрэгжлийн хяналтын ерхий газарч байсан. Одоо хүмүүс бол байхгүй болцсон гэдэг ойлголттой. Одоо энэ байхгүй болцсон биш. Чиг үүргийг өөрчлөөд салбарт нь салбарын хяналтуудыг бий болцсон гэсэн. Тэгэхээр уул уурхай одоо бүтээгдэхүүн бол уул уурхай одоо хайгуулаас ашиглалтаасаа олборлоод экспортын бүтээгдэхүүн гарах дээр салбарын хяналтанд тавина гэсэн. Шинээр зам одоо барих, төлөвлөх, барих, ашиглалтанд шилжүүлэхээс зам тээгрээ хөгжлийн яам нь хариуцаад ингээд салбар нь хариуцаад явж байгаа гэсэн. Ингэснээр хуулийн хэрэгжилтийг бид ингээд салбар дундын хяналтыг дундын зохицуултыг оруулж өгч байна. Дээр нь төрийн хяналт шалгалтыг илүү одоо ойлгомжтой болгож өгч байна. Энэ ч утгаараа бид эрх зүйн орчин дээр бас тодорхой шинжилгээг хийгдсэн гэж ойлгож байна. За тэгэхээр манайх ч одоо анх 1924 онд үндсэн хуулиа батлаад за тэгээд дунд нь 46 онд ч үлээ бас нэг өөрчлөлтөө за хамгийн сүүлд сая 1992 онд шинэ үндсэн хууль маань батлагдсан шүү дээ тийм ээ. За үүнтэй адилхан ер нь бас хуулиуд ч гэсэндээ яг нөгөө нэг одоо нийгмийнхаа үе ч гэдэг юм уу үе тогтолцоогоор ингэж явж хагаад бас үе хуулиуд бол шинжлэгддэг шинжилсэн найруулга ордог тийм үү. За тэрнтэй адилхан тэгвэл мэдээж энэ техник технологи өсрөнгөө хөгжиж байгаа энэ цаг үед одоо бас юмсууд маш их өөрчлөгдөж штэ. Тэгэхээр стандартыг ямар тохиолдолд шинжилдэг вэ? За стандарт бол зүгээр ингээд нэг батлаад архив татгалцсан байдаг баримтч биш л дээ. Стандартыг иргэн аж ахуйн гэж өдөр тутмын одоо хоол хүнс шиг л хэрэгэлдэг зүйл байх хэрэгтэй. Тэр ч утгаараа түрүүн бид орцсон M-ээс 1.1 гэдэг стандартыг иргэн бичвэр чиглэл тогтолцоон дээр анх руу энэ дээр бол 3 зүйлээр одоо анх стандартын систематик ревю буюу шинжилгээ ухаан техникийн түвшний үзлэг хэрхэн их вэ гэдэг. Энэ дээр нэгдүгürt нь бол 2-оос дээш аж ахуй нэгж төлөөлөл, тухайн салбарын төлөөлөл стандарттай үзлэг хийгээв. Нэгдүгürt нь, хоёрдугаар стандарт хэмжилсэн газар бусад яамттай тухайн салбарын үзлэгийг хийгэх. Дээр нь 5 жил тутамдаа гэдэг. Ингээ 3 нөхцлөөр стандартын шинжилгээ хийдэг. За би түрүүн 6740 стандарт байдаг гэж ярьсан. За шадар сайд 2022 оноос одоо стандартуудаа шинжилж байна. Шинжилгээ ухаан техник түвшний үүсэлэг нийцэж байна уу юу гэдэг эрүүл мэндийн салбар, хүнсний салбар,
барилгын салбар дээр 2004 стандартад бид бүхэн үзлэг хийсэн байгаа. Тухайн одоо энэ үзлэгээ хийгээд за энэ хүрээндээ бол нэг 2004 стандартаас 782 нь одоо хэвээр нь үлдээ. Шинээр нэг 57 стандарт бий болгоё. Хянаж шинжилгээ нэг 1036 стандарт шинжлэх шаардлагатай байна гэдэг тавьж байгаа. За мөн дээр нь бид бүхэн 23 24 онуудад аялал жуулчлалын салбар, хүрээлэн боо орчны салбар, төмөр замны салбар, уул уурхайн салбар, төмөрлөгийн салбар гээд 1475 стандарттай одоо тухайн салбарын 1475 стандарт шинжилэх ухаан техник түвшний үзлэг хийж байгаа. За. Ингээд нэг 3700 гаруй стандартад ингээд үзлэгийн шинжилгээ хийчихэж байгаа. За тэгэхээр нөгөө 6740 70% нь бараг тийм байна. шинжилэх шаардлага. За одоо энэ ингээд нөгөө хүмүүсийнхээ хамтраад хийчлээ. За ингээд 3 талд нь одоо үзлэг хийчихэж байгаа юм байна. Одоо цаашид яах вэ гэхээр бүхэл салбарын төлөөлөл энэ дэр оролцож дэмжлэг үзүүлээч. Шинжилгээ 1000 гаруй стандартыг шинжилэх шаардлагатай байна гэж байгаа дээр нөгөө яам нь агентлагууд нь иргэн тухайн салбарын одоо оролцогчид нар нь иргэдэн ихтэй сургуулиуд нь тухайн стандартад оролцоод өгөөч гэж. Тэгэхгүй бол одоо төлөвлөгөөнд тусдаар нэг жилдээ нэг манад нэг 200 стандарт гэдэг тухайн зарим салбарууд одоо хөгжингүү салбарууд бол нэг 20-с 30 стандарт тухайн салбар батлаад байна. Гэтэл нөгөө талд үзлэгийнхээ одоо үр дүнг хэрхэн цаашаа шинжлэх үү гэдэг арга замууд нь бас жоо дутмаг байгаа учраас иргэн аж ахуйн гэж яам агентлагуудаа энэ дээр маш оролцоотой ажилласаа гэдэг бид бүхэн энэ жишээнд бусад салбаруудаа төлөвлөгөөнд стандартчлалын төлөвлөгөөндөө саналаа өгөөч. Үр дүнгээ бид бүхэн цаашаа шинжлэх юмнууд дээр хамтраад ажиллая гэдэг бичгүүдийг сургуулиа шинжилээд явж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр энэ дээр бас нэг юм гарч ирнэ. Та түрүү нөгөө нэг хяналтанд ингээ баталгаажуулалт лаборатори ингээ 3 зүйл маш чухал гэж үзсэн шүү дээ тий. За ингээ байжээд л одоо уул уурхаатч тэр хүнсдэрч тэр одоо яг хувийн хвшлийн үйлдвэрлэлүүд маань маш сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ашиглаад өөртөө дотроо бүр айгүй мундаг лабораторитой болчиход байна л да. Гэтэл танаа дээр одоо нөгөө стандарт хэмжилт зүүн газар маань өөрөө нөгөө стандарт одоо жишээлбэл ус гэхэд тэр нөгөө стандартаа хангаж байна уугүй юу гэдгийг шинжилдэг лаборатори тоног төхөөрөмж нь өөрөө энэ одоо олон жилийн хугацаанд ямар төвшөнд байдгийн бол тэгээд айгүй нөгөө хувийнхаа хвшлийн лабораториос илүү одоо яг нөгөө нэг улсын энэ байгууллагын лаборатори нь тий нөгөө нэг хяналт тавьж явах хэрэгтэй лаборатори маань хэрвээ хамаг юмд хуучин байх юм бол бас айгүй асуудал доголдол үүсэх бах тий. Тий. За одоо бидний нөгөө нэг эцсийн одоо батлах нэг сорилтын үр дүнгийн хооц гэдэг. Энэхүү гаргаж байгаа лабораториуд. За энэхүү тоног төхөөрөмжийн шинжилгээг бол бид бүхэн одоо нэг юм үйл ажиллагаа сурчсан нэг жоо 23 оноос түүх дуртаад явъя гэж бодож байна л да. 20 одоо энэ стандарт гэхээр бол та 22 23 одоо энэ ковид үед бол нэг тийм стандарт гэж ярьж ирсэн нэг тийм тохиолдол нэг санахгүй. Бид нар чинь юу нөгөө нэг ковидтэй зуралдаал тэгэл тэрнээс хэлэхгүй юу гээл маргалдаал байсан гэсэн. Цус бөөгнөрлж цус төрүүлж байгаа энэ вакцин чинь бараг л хэрэгтэй юм уу гэдэг л юм яриа явжсэн. За ингээд Монгол Улсын шадар сайд амар сайхнаас одоо бид бүхэн стандартын одоо иргэд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүл гэдэг үүднээс бид бүхэн 23 оноос одоо 22 оноос хуулийн шинжилгээ. Энэ стандарт бол бүх нийтээрээ мэддэг байя, бүх нийтээрээ хэрэгэлдэг байя, бүх нийтээрээ одоо ашиг тусыг хүртдэг байя гэдэг хуулийн шинжилгэүүдийг хийж байгаа. За 23 онд бид бүх юмд хэмжээ бийг хаяны зохион байгуулжсэн. Энэ энд ч гэсэн танаа одоо нэвтрүүлэгчнэр одоо танаахан бас оролцоод мэдээлэл хийгээд бид нарт оролцоод бас бидэрт хамтраад ажиллаж исэн гэсэн. За 24 онд бид бүхэн одоо 3 онд импортлох барилгын материал импортлогч нэр стандартын шаардлага хангасан нэг тохирлын гэрчлэгтэй бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулаач. Тэгэхгүй л одоо энэ бариг ямар ч зориултаар одоо орон сууцны ч юм уу цэцэрлэг сургуулийн зориултаар баригдаж байгаа барилга нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнөөр баригддаг байгаасаа. Тийм учраас бид 23 онд одоо энэ юугаар хийж байгаа. Барилгын импортын материалыг одоо ингэ. За дараа нь бид бүхэн эрсдэл ба стандарт гэж байгаа. Онцгой байдлын салбар шадар сайд ажлын албатайг нийлээд эрсдлийг стандартаа даван туулъя. Эрсдлийг болоод өнгөрцөн, нэрэгцэн одоо энэ бид одоо ямар нэгэн болцсон эрсдлийг дурдаад бас муу мухай яриад их. Гэхдээ тэр эрсдлээс бид бүхэн стандартаар одоо сэргийлэх бүрэн боломжтой байсан. Ингээд эрсдэл ба стандарт гэдэг үйл ажиллагаа явуулж гисэн гэсэн.
За 24 он гараад бид бүхэн стандартын хэрэгжилтэйг нэмэгдүүлэх жил болох, стандартын мэдлэг ойлголт нэмэгдүүлэх жил болох. Дээр нь стандартаа Монгол ямар ч салбарт та стандартаа мэддэг байгаа ч, стандартаа нэхэж шаарддаг байгаа ч гэдэг аяныг өрнүүлсэн маш их үйл ажиллагаанд явуулсан. За тэгээд дээр нь бид бүхэн одоо манлайлаад бүсчилсэн хөгжлээ одоо шинэ стандартаар бүсчилж хөгжье гэдэг. За одоо жишээ нь иргэн тулгаа Булган аймгийн баялаа. Тэгээ булганыг сайхных гэл нутаг орнууд зарлаа. Одоо тийм биш байхгүй. Хойд бүс байхгүй. Булган Эрдэнэт хөвсгөлж хойд бүс. Манай хойд бүсэд юу ямар одоо бүсчилж хөгжих хэрэгтэй гэдэг юм ярихаас илүү булган яаж хөгжих ёстой гэж ярих ерөсгүй байхгүй. Тийм ч учраас бүсийн одоо онцлог нийцэл шаардлагсан аялал жуулчлалын байвал аялал жуулчлалын стандартчлуудыг олон улсын техник тоног төвшний шинжилгээг авчиръя. Нөгөө нэг хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд эмчхүүрэлт тэр чиглэлийн стандартыг бий болгоё гэдэг. За энэ жил 25 он гараад бид 2 сарда стандартын хэрэгжилт ба хууль эрх зүйн орчин гэдэг бас ингэснээр бид бүхэн одоо Монгол Улсын шадар сайдаас ингээд болон стандарт хэмжилт зүүн газар шадар сайдын харайны чиг үүргийн байгууллагууд үндэсний хөгжил, бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, онцгой байдлын ерхий газар эдгээр хамтраад маш одоо дөрвөлт арга хэмжээнд хийснээр одоо ингэ стандартыг яг одоо ингээд ойлголт нь төрөөд эхэлж байгаа. Нөгөө стандарт одоо хэрэглэх одоо таны нэг асуултанд одоо хэрэглээ. Энэ хэрэглээг нь бид бүхэн юу яая? Маш сайн ойлгуулъя. Тэгэхээр одоо бид бүхэн иргэн заавал манай байгууллага дээр ирээд стандарт авах шаардлагагүй байхгүй. И стандарт говцэг юм л интернетээр орлоо. Эсвэл ийм мөнгөлөөр орлоо. Хурдан системээр орлоо та хаанч стандарт худалдаа авах боломжтой. Хамгийн энгийн жишээ гэх юм бол одоо цуслагын үйл ажиллагааны стандарт тавигдах ерөнхий шаардлагын стандарт байгаа. 5766 оноо 5733 гэдэг дугаартай. Энийг та мөнгөлөөс хайгаад үзэх юм бол 12,900 төгрөгийн үнэтэй байхгүй юу? За. Аяг хоолны л үнэтэй стандарт. Тэгэхээр одоо бид бүхэн энийг жоохон бас стандартыг ингээд тийм үнэтэй зүйл биш ээ. Гэтэ стандартыг худалдаж аавна гэсэн яг юу гэсэн үг юм? Сайн ойлгохгүй байна. За тэгээ би яг таны асуулт нэг л хариулаад тэнгүүд бид бүх нөгөө талдаа та ингээд ойлголт өгч нөгөө талдаа за ахаад нөгөө талдаа лабораторийн чадах хувь лабораторийн чадах 3.3 тэрбум төгрөг өнгөрсөн 24 онд одоо улсын төсөв суулгасан 1.7 тэрбумыг одоо манай хүнсний аюулгүйдийн лавлгал лабораторид тоног төхөөрөмж шинжилэл хийгдсэн. За 700 саяыг одоо манай стандарт хэмжилт газрыг нэгж болох нийслэлийн лаборатори дээр бид бүхэн 700 саяын тоног төхөөрөмжийн шинжилэлүүд ингээ хийгээд явж байгаа. Ер нь бол аюулгүй эрүүл мэндийн сайдын баталсан одоо журмаар 192 үзүүлэлтийн аюулгүй үзүүлэлтийг үздэг байсан бол цаашдаа бид бүхэн нэг 498 орчим аюулгүй үзүүлэлтийг үзэх. Нөгөө нэг импортоор орж ирж байгаа үр тариа 20 цэрийн одоо бистэтийг одоо бүрэн гүйцэд одоо бол 167-д үздэг байгаа. Цааш тэрийг бол нэг ахиулах тийм энэ лабораторийн үр дүнгуудыг одоо чадахжуулах нөгөө талд стандартыг ойлгосон бол стандартын хэрэгжилтийг хангуулахад яг энэ стандартын шаардлага хангаж гэнэ гэдэг лабораторийнхоо нэг 3.3 тэрбум төгрөгийн одоо лабораторийн тоног төхөөрөмж хүн хүчний чадхыг сайжруулах гэдэг ингээд хөрөнгө оруулалтуудыг хийсэн гэж болгож болох юм байна. Зөв. За тэр дахиад бас таны нэг яагаад үнэтэй байд юм бэ гэдэг. Бид бүхэн худалдаж аавна гэдэг нь би ойлгохгүй нь 12,000 төгрөгөөр стандарт худалдаж аваа тий яг яах юм? Яг худалдаж аавна гэдэг нь ерөөсөй ойлгохгүй. Яг худалдаж авах гэдэг маань бид бүхэн нэг та хамгийн ихэнд би хэлсэн. Олон улсын стандартын байгууллагад бид бүхэн гишүүн орнууд байдаг. Энэ ч утгаараа стандартыг бид бүхэн гишүүнчлийн төлбөр стандарт худалдах тухайн одоо худалдах одоо нөхцөлийг хүлээдгээрээ бид бүхэн тухайн стандартыг олон улсын стандартуудыг худалдан борлуулад худалдан борлуулсан төлбөр гишүүнчлийн дагуу бусад орнууд тухайн орондоо одоо шилжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр заавал бид бүхэн одоо үнэгүй байлгаж болдгоо цаанаас хүлээсэн үүргийн дагуу бид бүхэн стандартуудыг худалдах тийм эрх бүхий эрхэн үүстэй сайн үүрэгтэй байдаг гэж ойлгож байна. Одоо ч сайн ойлгохгүй л байна. За юу юм уу? Та худалдаж аавна гэдэг байгаа штэ тий. За одоо нэг стандарт худалдаж аваад тэгээд би авсан би яах юм? Тэрүүгээр яах юм? Иргэн аж ахуйн та өөрсдөө үйл ажиллагаанд ашиглал явна гэсэн үг. Зааж гараа. Тэгвэл тэн дотор чинь ийм юм байгаа гэсэн үг юм уу? Миний худалдаж за би нэг стандарт худалдаж авлаа гэнэ тэн дотор. За одоо
би өөрийнхөө чиглэлээр мэдээж хүмүүс орхол байх л та тийшээ ч ороод тэгээ өөртөө тохирох стандартыг худалдаж авлаа гэж бодоход тэн дотор нь ингээд нээгээд үзэхээр за та ийм одоо ширээ үйлдвэрлэж байгаа бол ийм стандартыг хангасан байна гэдэг юмыг л би 12,000 төгрөг төлөөд аваад тэгээд окей за би ингэж ширээгээ үйлдвэрлэх юм байна гэж харах юм уу мөн үү? Зөв. За. Ер нь бол 6740 стандарт бол одоо стандарт ийм стандарт ковцэг юм руу буюу захин хуудсанд байршиж байгаа гэсэн. За. Өөрсдийнхөө хүнсний чиглэлийн, эрүүл мэндийн чиглэлийн, барилгын чиглэлийн, уул уурхайн чиглэлийн хэрэгцээ шаардлагатай стандартаа та мэдээж тэрээс нь нэрээр нь дугаараар нь хайж болно, хайгаад гарч ирсэн стандартаа тухайн одоо өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай стандартаа худалдаж харах нь нээлттэй аваад үйл ажиллагаанд ашиглыг өвөл төлбөрөө төлөө худалдаж авах боломжтой л гэсэн үг. Одоо л нэг ойлголоо би бүр гайх худалдаж аавна стандарт худалдаж аавна гэдэг юм бүр ерөөсөө ойлгохгүйсэн. Тэгэхээр яг зүгээр одоо ингээд одоо энэ асуултыг асуух нь жоон тэнэг юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ зүгээр ингээд бодоод ахаар ерөн тэгвэл стандарт биш үү? Яг ямар хэрэгтэй юм бэ? Одоо аюулгүй байдал хангах гээд байгаа мó? Эсвэл тав тухтай орчин бүрдүүлэх гээд байгаа мó? Ер нь стандарт яг яагаад хэрэгтэй? За, иргэнээс нь ахуулаад дэлхийн зах зээл хүртэл ингээд нэг юм шат дараалтай нэг хэлэх гэж оролтой. За. Хэрэглэгчийн хувьд болох юм бол одоо өдөр тутамд идэж ууж байгаа, өмсөж зүүж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь стандартын шаардлагаар хангасан байх нь тэр хүний амьдралын баталгаа болж өгч байгаа байхгүй. За. 60 та дэлгүүр өдөр болгон дэлгүүр та ордог л байж таараа. Орохдоо нөхөр тулгаа 6648 стандартын дагуу тэр бүтээгдэхүүн дээр тавигдсан байгаа ямар орцтой хэн үйлдвэрлэсэн, хизээ үйлдвэрлэсэн, хаяг нь юу юм, хэн гэдэг хүн гэдгийг мэдээлэл авах хэрэгтэй. Дээр нь ямар орцноос хамаарат хийм физик шинжилгээ үзүүлэлт нь юу юм? Нөгөө нэг харшил уух юм уу, уухгүй юм уу танд гэдгийг харчих хэрэгтэй байхгүй. Ингэснээр иргэн аж ахуйн гэж тийм боломжтой. За үйлдвэрлэгчийн хувьд бол бүхэл байгууллага бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр л гэдэг. Тэгээ нөгөө юм үйлдвэрлэлээ дэрэнгүүтээ яг ийм шанарын шаардлага хангасан хэлэхээр нөгөө стандарт айлах хэрэгцээ шаардлага үүснэ. Тэгэхээр тэр нөхрийн өрсөлдөх чадварыг бий болгож байна. Нэг иргэд бид бүхэн говийн одоо нойлорон өмд цамц малгай болтойг авахтаа говь шүү дээ. Говьчин стандартын шаардлага хангацсан төгслийн гэрчлэгээ авчдаг, олон улсууд гаргадаг төгслийн гэрчлэгээд олон улсын стандартын шаардлага хангацсан байхгүй. Тэгэхээр ихтгэл өрөөд нь шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр аж ахуйн нэгжийн иргэдэд өгөх ихтгэл зүйр өрсөлдөх чадвар гадагшаа нөө экспорт бүтээгдэхүүн гарах энэ ихтгэл зүйрийг өгч байгаа гэсэн үг. Одоо энэ аж ахуйн нэгж. За улс оронд ямар хамааралтай юм бэ гэж ярьдаг. Хүнсний өвсгөл гэдээ ярьж штэ. Аюулгүй хүнсээр хангагдъя. Болж өгөл экспортоо Улаанбаатар экспортлээ л да. Тэгэхээр улс орны эдийн засагт дэлхийн эрүүл мэндийн болон дэлхийн худалдааны байгууллагууд хүлээсэн үүргүүд байгаа ш бид бүхэн. Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулнаа гэд. Одоо үндсэн хуулийн 16-гийн 2 зац. Нөгөө нэг эрхийн улс орон гэж хангаж өгж байгаа хэлбэр хэвгүй. Дэлхийд эдийн засагт ямар худалдаа. Ерөөсөө л одоо манай хуулиар гарч байгаа энэ хууль бол ерөөсөө л худалдааг дэмжих. Тэгм бол одоо Монгол улсын брэнд нэртэй бүтээгдэхүүнийг бид бүхэн одоо олон улсын зах зээл дээр худалдан борлуулах, худалдааны саад татваргаар борлуулахын боломжийг бүрдүүлж байгаа л гэсэн. Тэгэхээр ингээ үе шатандаа ерөөсөө л миний нөгөө төрөө хэлсэн чанарын хэмжүүрийг стандарт гэж ойлгож байгаа гэд хамгийн түрүүнд стандартыг баримжаа Монгол чигтүүл баримжаа гэж ойлгоод одоогийн бид нар өөргөө хэрэглэнд бол миний ойл бид бусад хүмүүст хэлэх дуртай бол чанарын хэмжүүр нь стандарт. Зөв. За тэнэг асуулт биш юм байна. Тэгээ айгу гоё асуулт асуусан юм байна. Таач маш гоё хариуллаа. Тэгээд энэ үрээд та хоёрын ярилцах цаг маань өндөрлсөн байна. Тэгээд асуух зүйл маш их байлаа. Гэтэ харамсалтай нэвтрүүлгийн маань цаг хүрэлцсэнгүү. Тэгээд сонсогчдод маань ч гэсэн сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй. Тэгээд өнөөдрөөс бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирж маш хэрэгцээтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн. Стандарт хэмжил зүүн газрын стандартаар тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга тулгайдаа баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Хүн сонсогчдоо ч гэсэн баярлалаа. За баярлалаа.